Сайн байцгаана үзэгчдэн 7 хоногийн мэндийг хүргэе. Манай улсын экспортын 89%-ийг эрдэс баялагын бүтээгдэхүүн, за 7%-ийг ноос ноолурын бүтээгдэхүүн үйлдсэнийг нь бусад төрлийн бүтээгдэхүүн эзэлдэг. Гаргаж байгаа бүтээгдэхүүн нь голдуу, түүхий байдлаар гардаг. За энэ бүх үзүүлэлтээ бид энэ онд нэмэгдүүлэхээр засгийн газраас нэлээд олон ажлыг төлөвлөсөн. Манай улс 45 сая малтай атлан сүүний хэрэглээнийхээ 74%-ийг, за гурилын хэрэгцээнийхээ 41%-ийг, нэхмэл хувцсны 62%-ийг, төмрөн бүтээгдэхүүний хэрэглээнийхээ 93%-ийг, за шатхуун болон элсэн чихрийн хэрэгцээгээ 100% импортоор хангадаг. Энэ бүхнийг эх орондоо үйлдвэрлэдэг болгоод импортыг орлох, экспортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих 888 төсөл чухал нөлөөтэй юм а. Үүнд Чингис Бондоос үлдсэн 364 тэрбум төгрөгийн санхүүжилт хийхээр төлөвлөд байгаа. За шалгараад байгаа 888 төслийг чиглэлээр нь авч үзэх юм бол 757 төсөл нь импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлд байгаа бол 131 төсөл нь экспортыг нэмэгдүүлэх бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлд байгаа. Импортыг орлож экспортыг нэмэгдүүлэх 888 төслийн 587 буюу 66% нь үйлдвэр хөдөө аж ахуйн яамтай шууд холбоотой төслүүд байгаамаа. Монгол Улсын засгийн газрын 2012-оос 2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлд ноолурын салбарын зээлийн санг 300 тэрбум, арь ширний салбарын зээлийн санг 300 тэрбум, ноосны салбарын зээлийн санг 50 тэрбум, махны үйлдвэрлэлийг дэмжих зээлийн санг 100 тэрбум төгрөгт хүргэх зорилт байгаа. За мөн малын гаралтай түүхийд ноолур, арь ширийг боловсруулах зах зээл нийлүүлдэг болох Дархуул аймаг Улаанбаатар хотын гадна байгаль орчин нээлттэй хаягдлаа бүрэн боловсруулах чадвартай арь шир боловсруулах үйлдвэр байгуулахыг дэмжих асуудалч мөн тусгагдсан байна. За үүнээс гадна уламжлалт мал аж ахуй, мах сүүний чиглэлээр Хангаан бүсийн аймагуудад өндөр ашиг шимт мах сүүний чиглэлийн үхрийн эрчимцэн аж ахуй, говь хэрийн бүсэд өндөр ашиг шимт хонь ямааны аж ахуйг дэмжих, тариалангийн бүс нутагт дэвшилтэт технологи бүхий фермерийн аж ахуйг хөгжүүлэхээр зорьсон. За импортыг орлох, экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих хүрээнд импортоор оруулдаг хүнсний бүтээгдэхүүний дотооддоо үйлдвэрлэдэг болж төмөс хүнсний ногоо, сүү өндөгний хэрэгцээг дотооддоо хангадаг болох. За мөн тариаланг дэмжих сангийн үйл ажиллагааг хувийн хөвшлийн оролцоо бүхий корпорац болгон зохион байгуулахаар зорьсон. За мөн баруун бүсэд газар тариалан эрхлэлтийг хөгжүүлж баруун бүсийн гурилын хэрэгцээг хангадаг болох. За мөн хүнсний ногооны тариалалт хураалтыг механикжуулж агуулгын аж ахуйг хөгжүүлэх ажлыг төр хувийн хөвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх. За хүнсний ногоодын дотоодын хэрэгцээг бүрэн хангах зорилтч мөн тусгагдсан. Хүнсний нарийн ногооны тариалтыг нэмэгдүүлж дотоодын хэрэгцээг хангах, аймагуудад услаатай газар тариалаг сэргээж дэмжих, боловсруулах үйлдвэр байгуулан Монгол улсад олборлож байгаа ашигт малтмал газрын төсний бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрт эхний ээлжинд нийлүүлдэг болох зорилтыг тусгасан. Төрөөс газрын төсний салбарт 2017 он хүртэл баримтлах бодлогын баримтчиг тусгасны дагуу газрын төс боловсруулах, үйлдвэрэж боловсруулах, за үйлдвэрийн төрийн эзэмшлийн хувь хэмжээ болон үйлдвэрийн байршлыг оновчтой тогтоох, аж үйлдвэрийн болон экологийн тэргүүлэх хөгжлийн бүсүүдийг тогтоож, хөгжлийн ерөнхий төлөвөө боловсруулан хэрэгжүүлж эхлэх, дулаан алдагдал багтай барилгын технологиг нэвтрүүлж, дулаалгын материалд хоньны нос ашиглах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, за импортын эмийн болон хүнсний аюулгүй байдлыг хангах шинжилгээг хийх, үйлдвэрийн болон ахуйн хаягдал усыг цэвэршүүлэн дахин ашиглах технологи нэвтрүүлэх зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөжээ. 888 төслөөс 587 нь үйлдвэр хөдөө аж ахуйн яамд хамаарах төслүүд байгаа бол за энэ төслүүдээс 200 орчим нь хөнгөн үйлдвэрийн салбарын төслүүд байгаамаа. Тодорхойлбол хөнгөн үйлдвэрийн салбарын төслүүдийн задаргааг харуул ой модны үйлдвэрлэлийн салбарт 61 төсөл байгаа бол за хэвлэлийн үйлдвэрлэлийн салбарт 8 төсөл, сав баглаа бодлын үйлдвэрлэлийн салбарт 39 төсөл сонгогдоод байгаа бол за ноос ноолурын бүтээгдэхүүний салбарт 20 төсөл, арь ширний салбарт 27 төсөл, оёдлын салбарт 28 төсөл, за хөнгөн үйлдвэрлэлийн бусад салбарт 37 төсөл байгаамаа. Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны зүгээс эдгээр төслүүдэд дүгнэлт хийх зорилгоор нэг бүрчлэн танилцаж тухайн төслийн явц болоод салбарын бодлоготой хэр нийцж байгаа талаар за мөн төслийн боловсруулалт, технологийн сонголт, төслийг хэрэгжүүлэх хугацаа төслөөс гарах үр дүн болон ач холбогдлоор нь нэн чухал шаардлагатай энгийн гэсэн дөрвөн үндсэн хэлбэрт хуваасан байна. Тэгэхээр яг бидний өмнөх гашуун туршлага байдаг. Нэг үйлдвэрлэл сайн явж байгаа нөхөд бүгдээрээ хошуураад бүгдээрээ ижилхэн баахан үйлдвэр байгуулчихаар дараа зах зээл нь байхгүй, борлуулалт байхгүй болоод нэг хэсгийгээ татж унах нэг тийм ажил болдог. Тэгүүлэхгүй тулд бид нар бас нэлээд харсан, судалсан. За одоо ижил төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нар ойдсон бид нар холбоон дээр ярилцаад нэм тэргуунд шаардлагатай санхүүжилт хийх үйлдвэр нь алив гэдэг дээр бүртэл бид нар одоо дүгнэлтээ гаргаад хургуулж байгаа. Үйлдвэр нь аль хэдийн явчихсан
Тэгээд бондын зээл авахд өөртөө барьцаагаа гаргах, нөгөө 3-1-ийн одоо хэмжээг өөртөө дагаад гаргаад ирэх, тэгээд үйлдвэрлэлээ өргөжүүлж байгаа, дагсан шатны үйлдвэрлэл явуулж байгаа гэсэн ийм шалгуур үзүүлэлттэй үйлдвэрүүд тэгээд бас бүтээгдэхүүн нэн шаардлагатай Монгол улсад одоо өдөр тургамд дэмжих шаардлагатай гэсэн ийм байдлаар бид нар 4 ангилсан. Гэхдээ бид нөрөө эхний ээлж, дараагийн ээлж гэдэг ингээд явах ийм одоо чигийг барьж болохоос хасах ямар нэгэн оролдлого хийгээгүй. Үйлдвэр маань өөрөө өрсөлдөж хөгжинэ. Өрсөлдөөнийг бол бид нар чөлөөтэй дэмжих ёстой. Хин нэгний давуу эрхтэйгээр дэмжиж нөгөөсийг нь бол бид нар үйл ажиллагааг нь хасах, боомлох тийм одоо үйл ажиллагааг бол явуулах ёс зүй байхгүй гэдэг одоо бүгдийг дэмжиж байгаа. Хөнгөн үйлдвэрийн салбарт хамгийн их тооны буюу 61 төсөл сонгогдож байгаа. Ой модны салбарын хувьд цул модон хавтангийн 13 төсөл, за мод хуванцрын холимог барилгын материал 4 төсөл, ламинат болон паркетын шалны 6 төсөл, төрөл бүрийн тавилгын 20 төсөл, шахмал түлшний 3, бусад чиглэлийн 2 үйлдвэрийн төсөл шалгарсан байгаа. Эдгээр төсөлийг байршлаар нь авч үзвэл Улаанбаатар 45 төсөл, за Сэлэнг Хөсгөл аймагт 22, Ховд, Булган, Төв аймагт 3 төсөл сонгогдсон бол Увс, Хинтээ, Завхан аймагуудад 1 төсөл байна. За үндэсний хөтөлбөрт нэмэлт өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын 113 дугаар тогтоол, ойн цэвэрлэгээний хөтөлбөр батлах тухай Засгийн газрын 2014 оны 30 дугаар тогтоолд ой модны үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхэд дараах бодлогыг баримтлахаар тусгасан. За үүнд ойн цэвэрлэгээний хөтөлбөрийг хэрэгжүүлж ойн цэвэрлэгээнээс гарах модон түүхийн эдийг эдийн засгийн эргэлтэнд оруулах. За мөн ойн цэвэрлэгээнээс гарсан 2 дахь түүхийн эдээр төрөл бүрийн шахмал хавтан, шахмал түлш, бионүрс, барилгын материал, наамал дүнз, дүнзэнцэр үйлдвэрлэх аж ахуй нэгжийг хөнгөлөлтэй зээл татврын бодлогоор дэмжихээр байгаа. За мөн ойн нөөцгүй бүс нутгийн мод боловсруулах, жижиг үйлдвэрүүдийг мод материал бэлтцээр хангахад татврын хөнгөлөлт, санхүүгийн дэмжлэг үзүүлэх бөгөөд мод материалын импортыг нэмэгдүүлэх, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж байгууллагыг зээлийн бодлогоор дэмжих, хадсан мод унанг болон бэлтгэсэн модны үзүүр, хожуул, тайрдас, хаягдлыг дахин боловсруулах, модон эдлэл, мебель, хуулга үйлдвэрлэх, дэвшилтэт технологи бүхий жижиг дунд үйлдвэр байгуулахад төрөөс дэмжлэг үзүүлэхээр тусгасан. Мөн гүнзгий боловсруулсан модон бүтээгдэхүүний экспортыг дэмжиж, Монгол гэрийн модны үйлдвэрлэлд дэвшилтэт технологи нэвтрүүлэх, за мөн Монгол гэрийн экспортыг төрөөс дэмжихээр төлөвлөд байгаамаа. Манай улс модлог шахмал хавтанг 100% импортоор авч байгаа бөгөөд за жилд дунджаар 40 гаруй мянган метр куб буюу 10 гаруй сая ам.долларын модлог хавтан, за 30 орчим сая ам.долларын хавтангаар хийсэн тавилга импортоор жилдээ авдаг байна. Хавтангийн үйлдвэрлэлийн үндсэн түүхийн эд нь ойн цэвэрлэгээр бэлтгэж Хэд бөгөөд 5 аймгийн ойд нийтдээ 62 сая метр куб нөөц байгаа гэдэг нь судалгаагаар тогтоогдчихэ. Иймээс ч ойн цэвэрлэгээнээс гарсан 2 дахь түүхий дээр төрөл бүрийн шахмал хавтан, шахмал түлш, барилгын материал үйлдвэрлэх төслийг маш чухал ангилалд за яамнаас хамааруулсан байна. За модон барилга болон наамал дүнз үйлдвэрлэх аж ахуй нэгжийг чухал ангилалд хамааруулан үзсэн байна. Ой модны үйлдвэрлэлээс гадна хөнгөн үйлдвэрлэлд хөгжүүлэх шаардлагатай салбар нь яа харахгүй сав баглаа бодлын салбар байгаа. За энэ салбарт нийтдээ хамгийн их төслүүдийн 2 дахь буюу за 39 төслийг энэ салбарт хэрэгжүүлэхээр шалгаруулад байна. Сав баглаа буудлын бид нар хийж чадж байгаа сав баглаа буудалч байгаа. Хийж эхлээгүй сав баглаа буудалч байгаа. Одоо гялгар уут цаасны хувьд бол манай энэ суурлагдсан үйлдвэрүүд бол нэг 30-40%, 50% хүрэхгүй байл ашиглаж байна. Тэгэхээр цаана нь бол өшөө дахиад 50-60% нөөц бололцоо байна гэсэн. За шил лаазны хувьд бол лаазны одоо бас нэг үйлдвэр дарханд ашиглалтанд орох гэж байна. Бас энэ 888-д төслөө өгсөн. Тэр нь амжилттай болох юм бол одоо төрөл бүрийн консор одоо молко юу байдгийг бүхэл төрлийн лааз хийгдэж эхлэх гэж байна. Шилний хувьд бол бас онцлогтой. Монгол улсад бол шил тийм тунгалаг шил гарах түүхийд нь бас ховор. Тийм учраас шилний үйлдвэрлэл хөгжихгүй байгаа. Гэхдээ хамгийн гол нэгдүгээрт юм бол ирээсэл зах зээлийн эрүүл орчинд байх хэрэгтэй. Зах зээлийн эрүүл орчин хөрсүр байх юм бол үйлдвэрүүд аяндаа өөрөөсөө хөгжүүлээ соёолол тэгэл хөгжиж явчих хэрэгтэй юм байна. Лонхч байсан амун одоо бид нар гэдэг жимсний чаналын энэ дарсан ногооны шилжчихсэн саваглаа бодолтой ордог. Даанч тэрийг одоо хийж байгаа үйлдвэр одоохондоо байхгүй. Тэгээд ихэнхдээ гаднаас бид нар хоосон агаар зөөж жилж болно. Тэгээд одоо энэ ч дахин одоо 2 дахь түүхийдээ дахиж цэвэрлээд хураагаад угаагаад ашиглана гэдэг маань гэсэн тэр болгон бас
одоо ихэнх үйлдвэрүүд бол хөтөн усаар нэг зайлал гаргацдаг. Энэ бол ариун цэврийн шаардлагад бас нийцэхгүй. Аль болохоор бид нэр шинэ үйлдвэрлэлээс гарсан бүтээгдэхүүнийг шинэ одоо бүтээгдэхүүний савлгаараа хэрэглэдэг ийм бас одоо үйл ажиллагаанд шилжих зайлшгүй шаардлага байгаа. Ариун цэврийн хувьд бол тэгэхээр энийг чинь бид нар одоо ийм үйлдвэрлэл явуулах албан байгууллага компаниуд байл бас дэмжих юм бас бодлого байж байгаа биднэрт. За тэгээ хоёр дахь түүхийдийг бид нар дахин ашиглах асуудлыг бас нэлээд ярих шаардлагатай байгаа. Сав баглаа бодол маань нэг талаасаа тухайн бүтээгдэхүүнийг хадгалах, хамгаалах тийм ээ хүнд өгөхөд гой бэлэг болгох гой сав баглаа бодол одоо байх боловч цаашаа эргээд бол бид нар ашиглахгүй бол энэ эргээд хог болдог. Маш их хэмжээний цаас, гэлгэр хүдээ одоо шил лааз ингэж одоо хаягддаг. Тэгээ хоёр дахь түүхүүдийг ингээд боловсруулдаг үйлдвэрүүдийг бид нар одоо дэмжих ийм одоо зайлшгүй шаардлага байгаа. Тэгээд 888 гэсэн төсөл дээр ч гэсэн хоёр дахь түүхүүдийг дахин боловсруулах үйлдвэрүүдэд бас орж ирж байгаа. Энийг бол бид нар дэмжиж одоо энэ холбогдох байгууллагууд нь төслүүдийн шалгаад ингээд бас хүргэж байгаа. Энэ үйлдвэрлэлийг дэмжихэд 888 төсөл бол нэлээд их хүлээлтийг үүсгээд байна л да. Та бас түрүү яриандаа хэлсэн сав баглаа болон чиглэлч гэсэн маш олон төслүүд одоо сонгогдсон байгаа. Гол нь санхүүжилтийн асуудал бол одоо хүртэл шийдэгдэг байгаа штэ. Тэгэхээр яг энэ санхүүжилт нь хийгдснээр энэ сав баглаа бодлын энэ салбарт ямар ахиц дэвшил гарахаар хүлээлт байгаа юм. За засгийн газраас энэ үйлдвэрлэлийг дэмжинэ гэдэг энэ жилигдсэн үйлдвэрлэлийн жилгээд бас зарласан 12 оны 10 сараас бид нар бол үйлдвэрлэлтийн шинэ үеигэд бас ерөөхдөө зарлалцсан. Үйлдвэрлэл байхгүйгээр нэмэгдэх шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлгүйгээр Монгол улс бас өөрөө бие дааж өгч бас нэлээд бэрхшээлтэй. Тэгэхээр энэ салбар руугаа энэ чиглэл рүүгээ нэлээд анхаарч одоо манай зөвхөн хөнгөн үйлдвэр дээр ихэд арширны бонд, ноос ноолуурын бонд дандаа Чингис бондоос нөгөө юм айдлын одоо салбарыг дэмжсэн бонд гэдэг ингээ гаргаж байгаа л да. Тэгээ манад яг одоо манай хариуцсан салбар дээр ямар нэгэн одоо санхүүгийн ямар ч дэмжлэггүй үйлдсэн хэдэн салбар байгаа. Модны салбар хэвлэл. Тэгэхээр 888 гэсэн энэ төсөл дээр харин энэ одоо саяны нэр дурдгдсан санхүүжилтгүй байгаа төслүүдэд бид нэр 100% явуулж байгаа. Бид манай яам дээрс бол хасах ямар ч тийм одоо үйл ажиллагаа хийгээгүй. Харин ирсэн төслүүдтэй бүгднтэй танилцаад давхцал нь хэр байна уу? Манай зах зээлийн эрэлт нийлүүлэлт хэрэгцээ нь ямар байна уу? Багтаамж нь ямар байна уу? Одоо олон одоо 6 ширхэг тийм ээ. Одоо уул уурхайн шуудаа идэг үйлдвэр жишээлхэд Монгол улсад хэрэгтэй юу буюу яг одоо өөрийнхөө одоо зорилгоцсон хүчин чадлаа ашиглах юм бол Монгол улсын уул уурхайн одоо гадагшаа экспортод гарч байгаа нийт бүтээгдэхүүний одоо энэ хэмжээтэй харьцуулж үзээд манад хэд байвал болох уу? Эсвэл сав баглаа бодлын тийм ээ энэ одоо олон ижилхэн зөвхөн одоо хунцрлан үйлдвэрлэдэг үйлдвэр гэдэг ингээд бас төслүүд орж ирсэн. Энэ болон дээр бодлогын талаас нь дүн шинжилгээ хийж үзсэн л дээ. 888-д манай гишүүн болоод хүмүүсийн нээлсэн нэг 30 гаруй үйлдвэрийн нийтдээ нэг 50-60 тэрбум төгрөгийн төсөл очсон байгаа. За тэрнээс нэг 15 нь бол 2 тэрбумаас дээш, 15 нь бол 2 тэрбумаас доош гэж жижиг дунд үйлдвэрлэл рүү шилжиж байх шиг байна. Ер нь сав баглаа бодлын салбарыг хөгжлийг харах юм бол хэдхэн асуудал байна. Нэгдүгээр төр татврын асуудал байгаа. Хоёрдугаар нь сав баглаа бодлын ажиллаж байгаа үйлдвэрүүдийн техник технологиг шинжлэх хөрөнгөний асуудал байгаа. За гуравдугаарт бид нар одоо түүхийн эдийн засгаар гарч байгаа бэлэн бүтээгдэхүүний ч тэр лабораторийн асуудал байна. Тий одоо үйлдвэрлэлээ гарч байгаа бүтээгдэхүүн хэр чанартай юм, ашиглаж байгаа түүхийн эдийн хэр чанартай юм гэдгийг харж мэдэрчээх сав баглаа бодол зориулагдсан лабораторийг шийдэж өгөөч гэдэг ийм 3-4 асуудалтай бид нар засгийн газрын бас тогтоол гаргахаар бэлдэж байгаа. Ер нь нэг тулгамдж байгаа 3-4 асуудлыг шийдэх юм бол энэ салбарын эрх зүйн орчин нэрүүлжээд ер нь өөрийгөө хөгжүүлээ явах болцоотой байна гэж бид нар. Сав баглаа бодлын үйлдвэрлэлийн салбарт уул уурхайн зориулалтын хүнд даацын шуудаа үйлдвэрлэх 11 төсөл ирүүлсэн бөгөөд за энэ төслүүдийн 6 нь 2 тэрбум төгрөгөөс дээш санхүүжилт шаардлагадах бол 5 нь 2 тэрбум төгрөгөөс доош санхүүжилт хүссэн байна. Одоогоор манай улсад уул уурхайн зах зээл жилдээ 2.4 сая ширхэг хүнд даацын шуудаа шаардлагатай гэсэн судалгаа байдаг. За иймээс цаашид энэ чиглэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, за үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлага манай улсад тулгарч байгаа юм. Ингэхдээ дан дангаараа биш за хамтарч кластерын хэлбэрээр хөгжүүлэх нь илүү үр дүнтэйг салбарынхан онцолж байна. Тэгээд бид нэр
кластераар хөгжин паркийг бий болгоно гэж ярьдаг маань өөрөө бас маш их ажлын одоо ачааллыг хөнгөрүүлэх дагнаж ажиллах болоод тийм ээ ямар нэгэн одоо шатны үйлдвэрлэлийг хийхэд ингэж явах боломжтой. Нэг үйлдвэр заавал бүх үйлдвэрлэлийн процессыг дуусгах албагүй. Нэг үйлдвэр бүх одоо төрлийн шашиг одоо тэр сав баглаа бодлыг зэрэг хийх шаардлагагүй. Ингээд бие биенийхээ дутаг нөхөд биемтэйгээ харшаад ажиллах юм бүрэн боломжтой болно. Тэгээд сав баглаа бодлын үйлдвэр маань дангаараа бас оршдоггүй хажуудаа надад хэвлэх үйлдвэрийг дагуулж явдаг. Ихэнх нь тэгэл одоо дээрэс нь тэр сав баглаа бодол дээр шашигнаан дээр нь юм хэвлэн зураг хөрөх тийм ээ. Ингээд ирэхээр бас үйлдвэр дахиад өөр төрөлтэйг харшиж явах боломжтой. За тэгээд одоо манай арьс шир ноос нь олорч сав баглаа бодлыг хэрэгэлдэг учраас тэгээ одоо томоохон бас аж ахуйн нэгжүүд маань хажуудаа сав баглаа бодлохын үйлдвэрийг дагуулад өөртөө аваа явцдаг учраас ерөнхийдөө бас яг бие даасан сав баглаа бодлын үйлдвэрт маань том масс захиалга ирдэггүй. Тэгээд дээрэс нь нөгөө одоо тендер янз бүрийн арга хэмжээ болгоход хүмүүс гадагшаа яваад захиалцдаг, олноор нь оруулаад ирдэг. Ингээд одоо энэ үйлдвэрүүд маань бас хөгжөд нөө жоохон одоо монголчууд захиалгаа өгдөг болох өөртөө одоо үндсэн үйлдвэрээ дэмжиж импортын барааг биш үндэсний бүтээгдэхүүнээ дэмжих юм бодлого бас жоохон дутаад байгаа тал байгаа. Төрийн бодлогоос гадна. Монголчууд хэрэглээнийхээ дийлэнх хэсгийг импортоор авдаг. За хэрвээ энэхүү импортлж байгаа бүтээгдэхүүнийхээ баггүй хувийг дотооддоо үйлдвэрлэдэг болчихвол эдийн засгийн хувьд цаашдаа тогтвортой хөгжих боломж өртөх юм а. Тийм ч учраас импортыг орлох үйлдвэрлэлийн төсөл нь нийт 888 төсөл дийлэнх хувийг бүрдүүлсэн байгаа. За нийтдээ 757 импортыг орлох үйлдвэрлэлийн төсөл ирээд байгаа юм а. Тодорхойлбол LCD, LED телевизэр, хавтан скотч, тусгай зориултын автомашин үйлдвэрлэл, барилгын материал, хэрэглээний альчуур, нийлэг мэндсэн ууц гэх зэрэг та бидний өдөр тутамдаа хэрэглэдэг бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн төслүүд сонгогдсон байна. Мөн хуванцар, сав бүтээгдэхүүн, гутал, цүнх, хувцас зэрэг өргө хэрэглээний бүтээгдэхүүний үйлдвэрийн төслүүд ч байгаамаа. Үйлдвэрлэлийн чиглэлээр авч үзвэл за малын гаралтай бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүний зах зээл хөгжих боломж манай улсад хамгийн их байна. Үүний дараагаар мэдээж оёлын салбарыг нэрлэж болох юм. Учир нь манай улс жилийн 4 улиралтай учраас хүний өмсөх хэрэглээ, хоол хүнсний дараах чухал хэрэгцээ юм а. Оёлын үйлдвэрлэлийн хэмжээ жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд за 2012 оны үйлдвэрлэлийн хэмжээ өмнөх оноос 22.1%-аар өссөн дүү мэдээд байгаа маа. Үйлдвэрлэлийн хэмжээ өссөнтэй холбоотойгоор үндсэн ба туслах материалын импорт жил бүр өсөх хандлагатай байна. Бид нэр одоо өөртөө даавуугаа хийх алхмуудаа хийгээд анхны одоо даавнууд бол туршилтаар дотооддоо хийгээд байна. Ер нь бол ноолорын даавуугаа хийдэг шүү дээ бид нэр. Одоо бид нар хоньны ноосны даавуугаар хоньны ноосороо даавуугаа хийх. Тэгээд тэр даавуугаар бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэсэн асуудал байгаа. Мөн бид нар хөвөн даавууг Беларусь улстай хамтарч одоо үйлдвэр байгуулах гэдэг ингээд бас Дэдэн гэдэг компани явж байгаа. Exclusive гэдэг манай соёлын нэг компани сая Чингис Бондоос бас зээл авсан. Одоо тэр даавныхаа одоо үйлдвэрийг байгуулах бас зээлийг хүсээд ингээд явж байгаа. Тэд нар бидний ярьдаг нөгөө суналттай даавууд дотор хувцсны болон одоо юуны бодволкны материал жилдэг шүү дээ. Тэргээр одоо үйлдвэр байгуулах гээд ингээд явж байгаа. Ингэсэн нөхцөлд бол бид нэр дотоодынхаа хэрэгцээг бүрэн хангах, экспортын чигсэн үйл ажиллагаа явуулах боломжтой. Нэг хүн бол одоо маш олон ээлжийн, олон улирлын солих хувцастай байдаг. Тэр болгоныг бид нар одоо монгол хүн ихэнх л бараг 90% гаднаас авч штэ. Тэгвэл дотоодын зах зээл хангалттай байгаа. Гагцгүй манай үйлдвэрүүд бол аяж чадна. Манай одоо хэрэглэгчид маань эх орныхын бүтээгдэхүүнийг голохгүйгээр Монголынх юм уу гэдэг тэр сэтгэлгээг орхиод өөрсдийнх нь бүтээгдэхүүнийг авдаг ийм сэтгүүтэй болчих юм бол манай зах зээл бол хангалттай эдийн салбарыг хөгжүүлэх боломж нь байгаа. За тэгээд яг би бас ярианы далимд хэлэхэд энэ сурагчийн дөрөнд хувцсны үйлдвэрлэлээр манай эдлийн үйлдвэрүүдийн чадвар нэлээд дэвшилсэн, нэлээд зохион байгуулалтанд орж байгаа өөрсдийнхөө одоо үйлдвэрлэлийн технологи процессыг дээр бас үнэлэх юм үнэлэмжтэй боллоо. За тэгээд эндээс олон туслан гүйцэтгэгч нар маань хамтарч нэг үйлдвэр болж нэгдэх үйл ажиллагаа руу явж байна. Кластерлийн одоо энэ үйлдвэрлэлүүд нэлээд орж байгаа. Тэгэхээр гаднаас захиалгууд орж ирэх үе тал бол бэлэн байна. Сая бидэнтэй бас Голландын талаас хүмүүс ирж уулзсан, цорын төлөөлөгч нэрж уулзаад аймаг бүтээгдэхүүний 5 жилийн одоо захиалга өгөө. Дандаа биеийн тамирын хувцсны одоо гүйлтийн хувцас тийм ээ, бэлтгэлийн хувцас, усан сэлтийн хувцас тэргээд ийм одоо захиалга өгөх гээд энэ дээр одоо манай эдлийн үйлдвэрлэлийн
нэгдээд одоо үйл ажиллагаагаа тэр л бас чиглүүлэх гэдэг ингээд бэлтгэл ажилд ороод судалгаанд гарцсан явж байна. Одоо Европын холбоороо бид нар тийм ээ Галланд улсын зөвхөнийг 5 жилийн зөвхөн биеийн тавирын хувцсны хэрэгцээг хангалаа гэхэд бол маш их том ажил. Тэгээ өшөөж бид нарт уг нь өөрсдөө үйлдвэрлэлээ дотооддоо дэмжиж энэ бүтэц зохион байгуулалтаа сайжруулад технологийн шинжил хийгээд ингээд явж чадах юм бол гадаад зах зээлийн захиалга бол их байж болохоор юм байна. Тэгээд энэ арь ширэн дээрч тэр бас Голландууд бас захиалга ийм хүсэлтэд илэрхийлээд байж байгаа. Амун сургачийн дөрөв хувцаар ч гэсэн Япон, Солонгосууд Монголд бас үйлдвэрлүүлэх боломжтой юм гээд ихний ус тийм яриануудыг бас хийгээд явж байгаа. Гагцхүү одоо бид нар үйлдвэрүүдэд чадварчуулах ажлыг дотроос үйлдвэрлэгч маань өөртөө одоо санаачлаад явах зайлшгүй шаардлагатай байгаа. Түр хэдийгээр маш их дэмжиж дэлгэжсэн өөртөө тэр өөрчлөлтөнд хамрагдаж чадахгүй тэр байдал бэлэн биш байх юм бол ягаад ч үйлдвэрлэл хөгжиж чадахгүй шүү дээ. Гүйцэтгэх үйлдвэрийн хувьд бол одоо жижиг үйлдвэрлэл оёх хэмжээний үйлдвэрлэлүүд бол тоон цуун бага байна. Дээр нь гол шаардлага нь бол биднээс тусгай зориултын үйлдвэрүүдийг шаарддаг. Одоо гадны захиалга аваад хийе гэхэд бол одоо тухайн хувцсны ингээд дээр нь хатгамалтай юм уу? Зурган принттэй үйлдвэрүүд одоо хувцас авъя гэж захиалга орж ирэхэд тэр үйлдвэр нь бол манайд байдаггүй. Одоо хувцсныхаа ингэрийг аваад хятад руу явж үйлдвэрлүүлэх тийм асуудал гаргах нь холгүй болж байгаа л да. Тэгэхээр зэрэг энэ асуудлыг бол биднес биш юм аа кадастрын хэлбэрээр ерөөсөө үйл ажиллагаа явуулъя. Энэ одоо тодорхой хэмжээний оюутлын салбарын технологийн паркийг бол биднес байгуулъя гэсэн сандыг бол одоо засгийн газартаа тавиад үйлдвэрлэгдэж хаямаар дамжуулаад 2013 онд бол одоо Чингис бондын зээлээс одоо биднээсээ санхүүжилтөд явуулаач гэдэг сандыг бол тавьсан байж байгаа. Энэ дэмжлэгийг бол биднээс 2013 оны 4 сараас эхэлж одоо авсан. Гэвч одоо энэ зээл маань одоо хэрэглэгчдэрээ хурж иж бидэнд бол гар дээр орж иж болохгүй байгаа. Энэ нөхцөл нь ямар учраас энэ юм бэ гэвэл засгийн газраас гаргасан бодлогыг арилжааны банкаар дамжуулж зээлдэгч нартаа олгож байгаа учраас биднээс бол банкныхаа шаардлаган дээр бас тодорхой хэмжээгээр одоо бас шаардлага хангахгүй бол бас энэ зээл санхүүжилтэнд ороход бас хэцүү байгаа. Энэ шаардлага нь юуг шаарддаг вэ гэхлээр зэрэг одоо биднээс хийх гэж байгаа ажил баа нь бол их томоохон ажил байдаг. Одоо жишээлбэл оюун бүтээгдэхүүний салбарын технологийн парк байгуулдаг гэж байна. Энд одоо жишээлбэл 20-30 тэрбум төгрөгийн шаардлага байна. Гэтэл манай үйлдвэр өөрөө бол одоо 500 сая төгрөгийн эргэлттэй жижиг үйлдвэр байж байгаа учраас банкны тавьж байгаа шаардлаганд одоо ирээдүйн орох орлогоо өнөөдөр хангах нөхцөл байхгүй байгаа учраас танаас уг зээлийг олох боломжгүй байна гэдэг одоо санхүүжилтийг олох боломжгүй байна гэсэн ийм хариулт авж байгаа учраас биднээс одоо тухайн одоо засгийн газраас гаргаж байгаа энэ юуг бол арга хэмжээг одоо ажил дээр хэрэгжүүлж чадахгүй байна. За малын гаралтай түүхэн эдийг боловсруулах үйлдвэр бол гэхдээ одоо зөв үлгэн салган ч юм уу дөнгөж нэг те одоо хүний хэрэгцээг нийцээгүй тийм юм хийх биш. Дэлхийн одоо зах зээл дээр өрсөлдөхөц хэмжээний бүтээгдэхүүн хийх валютаар одоо борлох бүрэн боломжтой. Тийм бүтээгдэхүүн хийсэн нөхцөлд бол малын гаралтай түүхийг боловсруулах үйлдвэр бол хамгийн их ирээдүйтэй гэж харагдаж байгаа. За тэгээд одоо бид нар Европын зах зээл рүү гарахад их чөлөөтэй боллоо. Одоо бид нар бас Америкийн зах зээл рүү ноос ноолороо гарах гад бас ингээд судалгаа хийгээд явж байгаа. Манай холбоотууд их сайн ажиллаж байгаа энэ дэр ингээд амун Япон улстай чөлөө худалдааны хэлцээр хийгдээд бас манай ноос ноолор аюул бүтээгдэхүүн гаргах боломжтой. Ингээд бас ирж ийн л да. Тэгэхээр яг одоо тэр том зах зээлд манай хийж байгаа бүтээгдэхүүн бол үнэхээр маш бага жин дарна. Тэгсэн хэрнээ тэр үйлдвэрлэл маань манай одоо улсын хэмжээнд бол манай ард иргэдийн хэмжээнд бол их том ач холбогдолтой юм болно. Экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих 888 төслүүдээс 2 тэрбум төгрөг хүртэлх зээл хүссэн 579 төсөл байгаа. За эдгээр төсөл зориулан Чингис бондын хөрөнгөөс 100 тэрбум төгрөгийн төгрөгийг за жижиг дунд үйлдвэрлэлийн санд байршуулж болохоор өнгөрсөн 7 хоногт шийдвэрлээд байгаамаа. Хэрвээ та бизнес эрхлэх гэж байгаа бол за хөнгөн үйлдвэрлэлийн салбарт манай улсад боломж өргөн байна. За тэр дундаа малын гаралтай түүхэд болох арьс шир, ноос ноолрон бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт болоод за оёмл бүтээгдэхүүний зах зээлд бизнес эрхлэх юм бол зах зээл болоод боломж өргөн байгааг мэргэжлийн хүмүүс хэлж байна. За энэ удаагийн дугаар энд хүрээд өндөрлөж байна. За анхаарлаа хандуулж бидэнтэй зүгээс үзэгч танд баярлалаа.